За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За бид бүхэн Жидрийн хамламын агийн вончгмаа буюу хэлний эрх баялаг гэдэг авсаархан боловч утга гүн ийм сайхан багш буйны садныг шүтэх ёс энэ тухай энэ номын тухай танилцуулж байгаа билээ. Тэгээд түрүүчийн дугаартаа бид бүхэн эхний 8 шат, эхний 8 мөр, 2 шолго, 2 шүлэг номын тухай танилцуулсан. За одоо өнөөдөр үргэлжлүүлээд дараагийн номыг дараагийн хэсгээс нь танилцуулъя. За Дамбар гүгү барна ба хүрдүүзэн тамар жавжир анцал тоншинду сүмэд дамча чадви жалданцар цаха бевха чадлаа сулван гэж дараагийн ном. За монголоор орчуулга нь эхэндээ сүжиглэн байвч дундаас ачаа дараас үзэж эцэстэн араар зөвлөх авир ёсныг үдсээр атал эрхэм дээд номыг хашралтгүй номдож ялгуусан шашны хурыг элдв давст газар буулгагч мэрэгэн танд залбим уу. Тэгэхээр энэ агуун хайдав Жидрийн хамламын энэ ном маань болохоор шинэ дэнслийг маш сайхан гаргасан ном. Тэгэхээр энэ ном маань юугаараа бас онцлог вэ гэхээр бодмирын зэрэгт гарч байгаа яг тэр дистараалын утга агуулга нь гарч байгаа мөн боловч бодмирын зэрэгт гарч байгаа ясаар эхлээд багш буйны садны бэлэг чанар юу вэ, шавын бэлэг чанар юу баах вэ, за санаагаар шүтгий юус юу вэ, барилгаар шүтгий юус вэ гэд яг ном ёсоор нь ингээд бүгдээр тэр дистараалаар нь гараагүй мөн боловч тэдгээр гарч байгаа бүх утга агуулгуудыг нь маш сайхан шигтгээд тэгээ яруу найргийн үүднээс нь их энгийн байдлаар ингээд нэг сайхан гаргасан учраас энэ ном бол маш их алдартай байдаг. Тэгээд энэ номыг болохоор ерөнхийдөө монголчууд нэг эрт үеэсээ их сайхан энэ номыг нь болохоор их үзэж биширч их хүндэлдэг байсан байдаг. Тэгээд энэ ялангуяа бичээ зоржин хийсэн дэр тайлбартай нууц ингэж харгалзууж ингэж үздэг ингэж байжээ. За тэгвэл Жидрийн хамлам маань болохоор энэ зарим шавнаар багшигаа шүтэх ёс нь ямар байх гэдгийг нэг талаасаа шүүмжилсэн мөртлөө нөгөө талаасаа ингэж байж болохгүй юм шүү гэдгийг нь болохоор саган сургамжилсан тэр сургаал нь юу гэхээр яг энэ шүлгэн дээр гарч байгаа. Эхэндээ зарим хүмүүс багштай шүжиглэн байвч дундаас нь болохоор ачаа дарааст ингэж үздэгэ гэж. Тэгээд эцэстэн араар зүглэх авир ёсныг үдсээр атал. Тэгэхээр бид бүхний амьдралд бас ингэж байна. Тэгээд яг анх багшаараа ном ингээд заалгаж явах үедээ болохоор багштай сайхан ингээд бишрээд ингээд сайхан сүжиглдэг. Тэгээ багшаасаа ван, лун, жанан тэдгээр өвдөс номуудаа хүртдэг. Тэгээ хүртэд дуусныхаа дараа зарим талаар болонгоо ерөнхийдөө багшигаа болохоор багш гэж үзэхгүй. Тэгээд ерөнхийдөө бас ингээд багштайгаа болохоор очиж золгохгүй ч юм уу. Эсвэл ерөнхийдөө багшаасаа их цагаан нэлээд хөндөй ингээд зайтай ингэж болдог. Тийм авир ёсыг бас ингэж үзүүлж болохгүй юм шүү гэсэн үгнээс нь. Тэгээд үүнийг нь болохоор энэ дээр 3 цаг дээр эхлээд хэлж байна. Эхлээд болохоор багштай сайхан сүсгтэй. За дунд нь болгон түүнийг нь ачаа дараас хүрдүүлсэн ачаа дараа болгож ингэж үздэг. Тэгээд эцэст нь болгонгот нь араар зүйлдэг ихнэрээсээ багшаасаа буруу чанга буруу багштайгаа их тэс хөндлөн ингэж болдог ийм бас яс байна гэдэг 3 цаг дээр ингэж гаргаад ийм хэрвээ ийм шавнаар байсаар атал тэдгээр хүмүүст сүмэд ерөөсөө тэдгээр бүгдэд болохоор ерөөсөө цөхрөлтгүйгээр нь тэдгээр бүхэнд үргэлж номыг ингэ заадаг. За үүнийг нь юутай үлгэрлсэн гэхээр их сайхан гоё жишээ авсан байгаа. Хурта хужир давстай газар хур бороо орохтой адил. Тэгэхээр хужир давстай газар хур бороо орно гэдэг нь бол тэр газар нь болохоор ангацсан, тэр газар нь хатцсан байдаг учраас хичнээн их ус авсанч тэр усыг шингээж чаддаггүй урсгаад юм уу ингээд гаргаад ингээд явдагтай адилхан. Тэгэхээр болохоор яг тийм адил бас шавнар бас ингэж байна. Тэгэхээр тэдгээр бүгдийг нь болоход үлгэрлэж ингэж үзүүлж байгаа. Тийм учраас нь тэр ялгуусан шашны гэдгийг нь болохоор хур бороотой зүүрлээд тэр бороод атарсан байгаа тэдгээр бас гэрмэг догшин тэдгээр бусад шавнарыг нь болохоор тэр хужир давстай газраар ингэж үлгэрлэж ингэж үзүүлсэн. Тэгэхээр юу гэхээр багштай тэр сүжиггүй байгаа ч гэсэн хэрвээ номыг хүртэх үедээ ван лун авшиг жанангаа хүртэх үедээ багш минь гэж ингэ сайхан сүжиглдэг ч гэсэн дараагаар нь болохоор ингэж зүг буруулж нүүр буруулаад байгаа тэдгээр шавнарын авир ёсыг нь мэдсээр байсан ч гэсэн тэдгээр хүмүүсийг нь болохоор улам ингэж шашин номоор ингэж тэтгдэг ном буйнаараа ингэж тэтгэж байдаг ачтан бол хинбэ гэхэд бол багш юмаа гэдгийг нь гаргасан ийм сайхан ийм нэг ёсны залбирал байна. Тэгэхээр энэ агийн вончгмаа гэдэг бол нэг ёсны залбирал юм.
багштайхан залбирч байгаа залбирал юм. Тэгээ нөгөө талаас мөн сургаал байна. Яг ийм байж болохгүй шүү гэдгийг нь гаргаж байгаа юм сургаал юм. За үүний дараагийнх нь за судрын эхлээд дараагийн юм болохоор энд эхлээд төвд нь энд байгаа учраас эхлээд төвдийг нь энд уншия. Эхлээд байгаа учраас уншичээ. Дэжи чятсан брүвийн анцул шин. За төвд нь цаашаага чимаг ама шорвийн зундууж тамар домбо хонор лунамла чадби права задла солбаан дэв. За монголоор орчуулбал баавга таргууны ичээ ухын үлгэр мэд барьсан хоодохоор урдхыг алдан мартагч эцэстэн гар хоосон ямагт хоцрогчдод эцэлтгүй номыг түгэн зохиогчд залбирмуу гэд багштаа ингээд багштаа залбирья гэж. За тэгээд эхлээд болохоор энэ үлгэр авч байгаа нь юу вэ гэхээр баавга таргууны ичээ ухтай адилхан. Тэгэхээр бид бүхэн сайн мэднэ. Салан баавгаан үлгэр гэж ингэж байдаг. Тэгээ салан баавгаа гэдэг болохоор тэр үлгэр дээр бол юу гэж ингэж гардаг вэ гэхээр баавга таргууны ичээ ухаж байгаад за тэгээ нэг таргууг ингэж барингуудаа тэр таргууг нь бариад сарвуугаараа бариад тэгээд авангуудаа болохоор хондлоодороо хийгээд дээрээс нь таргуун дээр ингэж сандаалаад ингэж суугаад тэгээд энэ таргууны нүхэн дотор дахиад нэг таргуу байна гэсэн одоо сэтлэр дахин таргууны одоо юг ичээг болохоор дахиж ингэж ухдаг. За ингээд дахиж ухахтаа болгонгууд нь төр зүүр ингээд одоо өндих зур нөгөө төрөөчийн барьсан таргуу нь болохоор одоо зүгтаачаад за тэгээд дараагийн нэг таргууг болохоор тэр нүхнээс ухаж гаргаад мөн урдх ёсоор нь болохоор одоо хондлоодороо хийгээд дээр нь сандаал суугаад энэ мэтэр ингэж өдөржингөө ухаад маш олон таргуу барьдаг боловч эцсийн нүндээ бол юу вэ гэхээр таргуу нэгч тарвахгүй ингэж үлддэг гэсэн юм салан баавгаан үлгэр байдаг. За үүнтэй адилханаар зарим хүмүүс багшаар одоо ном ингээд заалгадаг. Тэгээд түрүү заалгасан номоо одоо эхлээд мартчихад. Тэгээд дараагийнх нь номыг ингээд ерөөсөө ингээд заалгаад байдаг. Тэгээд урд өмнө үдсэн зүйлээ баттгаж өөрийн болгож давтахгүйгээр багшаар ингээд дандаа ингээд дараагаар ингээд өдөр болгон бараалхаж ингээд өдөр болгон одоо харвал танкимдос ингээд өдөр болгон ном ингээд заалгадаг ч гэсэн урд хичээлээ мартчихад дараах нь болохоор дахиж ингээд сороод байдаг нэг салан баавга үлгэртэй адилхан шавдар байна. Тэдгээр юу вэ гэхээр таргуу болохоор өмнө барьснаа алдаад хойдохоо ингэж урд хойдохоо ингэж алдаад таны салан баавгатай адилхан ингэж байна. Тэгэхээр ийм одоо жишээ бол амьдралд бол бид хүнд одоо маш их тохиолддог шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр одоо эхлээд одоо за бодмерийн зэрэгтэр ингэж хэлэх юм бол одоо эхнээд одоо баг төрөлхтний мөрийн эхний номнуудыг ингэ сайн үзээд тэгээд цаашаа ном болол улам өргөжөө цаашаа ингэ явахдаа багшуул залгуулад ингэ заана. Тэгэхээр өмнө үзснийг тухайн тэр хүн маань заавал сайн давтаж өөрийн болгож ингэж авах хэрэгтэй. Тэгэхээр манай бурхны шашин нэг чухал зүйлүүд маань сургалт мэдлэг боловсролын чухал зүйлүүд маань юу вэ гэхээр сонсох, санах, бясалгах гэсэн ийм 3 шат амжилгаар ингэж явдаг. Тэгэхээр эхлээд үдсэн юмыг хүн өөрийн болгож заавал давшруулж барих хэрэгтэй. Тэгээд сонсох гэдэг маань болохоор багшаар ном заалах процессыг хэлж байна. Багшаасаа номыг сонсож багшаасаа номоо заалах яг тэр процесс. За хоёр дахь санах. Энэ санах гэдэг маань бол маш чухал. Тухайн дээр багшаар заалгасан номон дээр үзсэн тэдгээр зүйлүүдээ тухайн дээр хүн маань эргцүүлэн бодож өөрийн болгож авах хэрэгтэй. За яагаад ийм номдэр ингэж гарч байна. За энэ номынх нь болохоор одоо утга агуулга маань энэ утга маань цаашаа яаж задардаг вүлээ. Монгол хэл дээр хэрхэн орчуулагддаг вүлээ. Дотроо хэд хуваагддаг вүлээ. Задаргаа нь хэр байдаг вүлээ. Өмнө хойнох залгамж нь юу вүлээ гэдгийг нь бол маш сайн ингэж ойлгож давтаж зөвхөн багшаар заалах биш, танхимд сурах биш, сурсныг нь болохоор өөрөө гэртээ өөртөө сайн давтжээж ингэж сайн сурах хэрэгтэй. Тэгэд үүнийг нь болохоор бид нэр төр сонсох, санах, бясалгах гэдэг ийм хоёр дахь процесс төр хэлж. За гурав дахь процесс маань юу вэ гэхээр бясалгах гэдэг маань тэр үзсэн номоо, сурсан зүйлээ эрдмээ өөрийнхөө ажил амьдралдаа өөрөөр хэрэгжүүлж авахыг тэр бясалгах гэдэг үгэн дээр хэлж. Тэгэхээр энэ маань болохоор манай бурхан шашны сургалт, мэдлэг боловсрол эзэмших хамгийн чухал зүйл. Тэгэхээр тэр зүйлийг маань болохоор энд Жидрээ хамлам яг сайхан энэ салан баавгаан үлгэртэй жишээлээд ингэж үзүүлж байгаа. Тэгэхээр бол энэ дээр ингэж гарч байна тийм үү. Эцэст нь болохоор тэгээд хүмүүс өдөржин одоо байдгүй хэдэн насан турш ном үзсэн ч гэсэн эцэст нь хоосон хоцордог бас нэг ийм хүмүүс байна. Ном их хүссэн мөртлөө, ном их давтсан мөртлөө. Тэгэхээр ийм бити байгаасаа, ийм бити болоосаа тэгээд тэдгэр хүмүүсийг болохоор одоо ингэж тэр ёсоор бид яваасаа гэсэн. Гэтэл зарим шамнард нэг ийм байдаг боловч гэсэн багш нар бол яадаг вөхөр үргэлж тэдгээрт нийцэл цуцалтгүйгээр номыг ингэж
зааж өгдөг юм аа. Зааж өгдөг багш нар бол бас ингэж байна. Тэгэхээр бол одоо олон сайхан багш нар байж тийм ээ. Давтан номыг ингэ сайхан ингэ зааж өгдөг ийм ёс байдаг. Тэгэхээр энэ үлгэр ёсоор ингэж айлтсан энэ дараагийн нэг ном нь энэ байна. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн Жидрээ Хамламын айлтсан Агийн Унчигмаа номноос нь болохоор 8 шат номыг болохоор ярилцлаа. Эхнийх дээр юу гэж гарсан бэ гэхээр ерөнхийдөө болохоор одоо эхлээд багштай болохоор одоо ингээд нэг сайн сүжиглэж байгаа боловч эцэстээ тэр номыг хүртээд ванлан жанангаа хүртчихэд номыгаа заалгаад аваад мэдээ сураад өөрийнхөө тэр багшингаа эрдмийн зэрэгтэй ингээд хүртсэн гэж үзээ зарим хүмүүс бол тийм ааш аяг гаргадаг. Тэгэхээр ийм ёсоор байж болохгүй юм шүү гэдэг гаргасан ийм нэг сургаалыг болохоор үзлээ. Хоёр дахь шолго номонд, хоёр дахь шүлэг номон дотор юу вэ гэхээр өмнө үзнэ сайн одоо давтаж явах ёстой. Тэгэхээр түүнийг сонсох санах бяцлах гэдэг тэр үгийн утга агуулгын үүднээс нь үдсэн номоо сайн давтаж өөр юм болох хэрэгтэй маа гэдгийг энэ сайхан зааж сургасан ийм нэг шүлэг ном. Тэгээд ийм 8 шат номын тухай өнөөдөр хэдүүлээ ингэж ярилцлаа. Та бүхэнд баярлалаа.